Дээрмийн гэмт хэргийн золиос суулж, эрүүл мэнд эд зүйлээрээ хохирж үдэж байгаа жирийн иргэдийн тоо дийлдэхий байсан талаар албаны их сурвалж хэлж байгаа юм а. Өөрөөр хэлбэл дээрмийн гэмт хэрэг сүүлийн үед эрс өссөн үзүүлэлтээр цагдаагийн байгууллагад хоногтоо 3-5 дээрмийн хэрэг бүртгэгддэг болжээ. Тиймээс иргэдийн ганц хоёроо шөнө оройн цагаар явахгүй байх, харанхуй орд цонглоор явахгүй байх, ар гэрээсээ хүн дуудах зэргээр өөрсдөөсөө шалтгааллаа гаргах хэмжээг авч байх шаардлагатайг цагдаагийн байгууллагаас анхааруулж байгаа юм а. Бид дээрмийн гэмт хэрэг бүрийг мэдээлж чадахгүй боловч иргэн бүрийг сонин сэрэмжтэй байх үүднээс дээрмийн хэргийн нэгэн тохиолдлыг сэрэмжлүүлэг олгон хүргэж байгаа юм а. Баян сүд дүүргийн 26 дугаар хараа хоёр хүнд цүнхтэй эзэвлээд дээрэмдүүллээ гэдэг дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад өгсөн. Мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагын албаагч хэргийн газрын шалгалтын ажиллагаа хийгдлээ. Баян сүд дүүргийн 26 дугаар хараанд орчин суух 37 настай иргэн дээгчийг гэртээ орохоор явж байх үед нь үл таних 170-аас 175 см орчим өндөртэй хоёр этгээд биед нь халдаж цүнхтэй эзвэлийн булаан зүгтаасан гэсэн ийм гомдол мэдээллийг иргэнээс өгсөн. Дээрх этгээдүүд нь 25 орчим настай 170-аас 170 см өндөртэй өндөр нуруутай гонцгой царайтай хар хувцастай хүн байсныг цагдаад иргэн дүрслэн хэлжээ. Монгол багны ханшаар өнөөдөр 1 грамм алт 80 орчим мянган төгрөг. Тэгэхээр дээрх алт нийт 150 сая орчим төгрөг юм. Энэхүү газар азар камертай байсан бөгөөд гэмт этгээдүүдийн царай бичигдэн үлджээ. Одоогоор хэргийг Баянзүрт дүүргийн цагдаагийн 1-р хэлтэд шалгаж байгаа бөгөөд гэмт этгээдүүдийг эрен сурвалжлаад эхэлжээ. Сүүлийн үед ажилгүйдэл ажлын байрны хомсдол бий болсноос үүдэн хүмүүс ажил хийхээс илүүтэйгээр амар хялбар аргаар мөнгө олох аргыг сонгох болсноос энэхүү дээрм хулгайн гэмт хэрэгт холбогдох нь ихсэж байгаа юм а. Нэг хэсэг 90-од оны дараахан зах зээл гарсны дараа дээрм булаалтын гэмт хэрэг нэлээд эрчимтэй явагддаг байсан бол харин одоо сүүлийн хэдхэн сарын дотор нэлээд хэдэн дээрмийн онц ноцтой гэмт хэрэгүүд бүртгэгдэж байгаа. Нийгэм өнөөдөр ямархуу дүр төрхтэй байгаа вэ гэдгийг харуулж байгаа хэрэг юм а. Өдрийн тойлд оюун мэдээлэл.